За сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ би өөрөө уншсан номын тэмдэглэлийнхээ дараагийн 10 номын тэмдэглэлийг танилцуулах гэж байна. Part 2 гэсэн хэсэг бол өнөөдрийн бичлэгээр бол хүрч байгаа. За өмнөх бичлэгээрээ би өөрийн бичсэн 60 номын тэмдэглэлийнхаа эхний 10 номын тэмдэглэлээр голтуу номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ? Ямар өнгө үзэмжтэй, ямар дэс дараалтай яаж хөтлөл зүгээр вэ гэсэн үүднээс өмнөх бичлэгийг хүргэсэн бол өнөөдрийн бичлэгээрээ би дараагийн 10 номын тэмдэглэл дээр тухайн номын гол агуулга нь юу вэ? Надад ямар сэтгэл үлдээсэн, би амьдралдаа юуг нь хэрэгжүүлж үлдээсэн бэ гэдэг үүднээс өнөөдрийн бичлэгийг хийхээр бол бэлтгэсэн байгаа. За хамгийн ихний номын тэмдэглэлийн хувьд Манго Жимстэй цай буюу эм Пүрма зохиолчийн бичсэн ном байгаа. За энэ зохиолын хувьд яг юу хамгийн чухал байсан бэ гэхлээр үр хөндлөлтийн эсрэг бол бичигдсэн. Тэгээ зарим эмэгтэй хүмүүсийн хувьд уншихад бол айгүй тийм хүнд ном байсан, уншиж чадахгүй орхисон гэдэг хүнийг хүнээс бол би яг сонсч ирсэн. Тийм учраас зарим хүмүүс сонсоход бол жоохон сэтгэл нь жоохон өвдгөр юм уу, тийм жоохон хүнд агуулгатай ном шиг санагдсан. За энэ номынхоо номын тэмдэглэлийн загварыг гаргахтаа номынхоо өнгөтэй адилхан ултуушаар ногоон шар гэсэн 3 өнгөний хослолтойгоор бол загвараа хийсэн байгаа. Тэгээ энэ дээр бол номынхоо товч мэдээллүүдээ хийгээд зохиолын гол дөрүүд буюу Янхва Юна Мика Шоу гэсэн дөрвөн гол охины үйл явдлыг өгүүлдэг учраас нэрсийг нь бол энд бичсэн байна. Тэгээд номынхоо бүлгүүдийг бас нэмэлтээр бол энэ хуудсанд л оруулж өгч болно. Тэгээд холбогдолтой стикер, зургуудыг хэвлээд бол хайжлаасан байгаа. Тэгээд ийм өнгөтэй бас washi tapes байхгүйсэн учраас би өөрөө өмнө цасны орол хайжлаад нэг бүрчлэн цавгаар ингэж таасан байгаа. Тэгээд цаадлах бас бэкграунд нь үргэлж юм цагаан байснаас номтойгоо адил болбошор өнгөтэй бас байвал зүгээр юм байна гэдэг үгнээс өнгийн цаас нь нагаад наан гэж таалагдчихлүүд бол бичсэн байгаа. Тэгээд дараагийн хуудсан дээр болохоор зохиолоос юу тусгаж авсан миний хувьд энэ номын зохиолын гол агуулга нь юу байсан гэдэг талаар бол товч бичсэн байна. Тэгээд энд бол таалагдсан үг гэрчлэл бас сэтгэл өвтгмөр өгнүүд маш их байсан учраас эдгээрийг ингэ товч бичиж оруулсан. Тэгээд энэ доор хэсэгт харагдаж байгаа хоёр зургийн хувьд гэх юм бол хамгийн ихний зураг нь яг номон дээрээ байсан Пүрма зохиолчийн өөрийн санаанаас гаргасан зураг байсан. Энэ зураг нь өөрөө эмэгтэй хүний үр хөндүүлсэн ургийн сүнснүүд нь гэж ээжигээ үргэлж дагаж явж идэг гэсэн утгыг илэрхийлсэн зураг байгаа. За дараагийн номын тэмдэглэл мөн Пүрма зохиолчийн бичсэн Сайн уу найз минь гэдэг энэ зохиол байгаа. За энэ хүү зохиолын хувьд гол онцлог нь юу вэ гэхээр дотроо бол хит хитэн ийм тусдаа ийм сэдвүүдтэй. Тэр сэдвүүдийн хүрээнд өөр агуулгыг хөндсөн ийм өрмөцсөн байгаа. Доторх бичигдсэн хэлбэр нь ч гэсэн маш тийм сонирхолтой, тийм уран зохиоллоор бичигдсэн болохоор уншихад бол маш сонирхолтой бас их сэтгэлийн утсыг тэгж хөндөж чадсан тийм зохиол болсон гэж миний хувьд бол дүнсэн. За номынхон тэмдэглэл дээрээ ягаан цагаан гэсэн хоёр өнгөний хослолтойгоор өнгийн цасны дээр л ажиллаж хүрээ бол хийж оруулсан байгаа. Тэгээ зохиолынхон бүлгүүдийг бол нэр бичсэн байна. Тэгээ чимэл болох үүднээс жижигэн зүрхнүүд стикерүүд зурж наасан байна. За 6 бүлгүүдийн тус бүртийн агуулганы ямар байсан бэ гэдэг агуулга хэсэг дээр бол товч байдлаар бичсэн. Надад хамгийн таалагдсан бүлэг нь болохоор Чинабили хайр сэтгэл гэсэн тууж байсан. Тэгээд доотлон үлдсэн жижиг зайн нь болохоор сэтгэл гэсэн хэсгийг багтаах үүднээс жижигхэн зайн нь бол бичсэн байгаа. За 13 дахь номын тэмдэглэл Пүрма зохиолчийн бичсэн Чи жинхэнэ хүчээ хязгаа гаргаж чадах юм бэ гэдэг ном байгаа. За Пүрма зохиолч бол өөрөө дандаа уран зохиол талдаа номыг бол бичдэг. Харин энэ ном нь бол анхны хувь хүний хөгжлийн ном нь бол байсан. Тэгээд энэ Пүрма зохиолчтой илүү агуулсан хувь хүний хөгжилтэй яаж анхаардгийг тухайн зохиолч яг өөрийнх хувь хүний өнцгөөс бол бичигдсэн юм ном байсан. За номынхон тэмдэглэлийг хийхдээ мөн адил номтойгоо адилхан юм шар өнгөөр өнгийн цаасан дээр хайчлаад наасан байгаа. За тэгээд энэ номынхоо төрлийг би уран зохиолын төрлийг хандуурсан байлээ. Хувь хүний хөгжлийн төрөл гэж бичнэ. За тэгээд зохиолынхаа агуулга нь болохоор хувь хүний хөгжилтэй ном учраас бичих зүйлс бас их байсан. Мөн зохиолоос юу тусгаж авсан бэ гэдэг дээр мөн бичих зүйлс их байсан учраас 2 нүр биш нийт 4 нүрэнд багтааж энэ бүх зүйлүүдийг тусгасан байгаа. За тэгээд энэ ном нь өөрөө 7 бүлэгтэй учраас бүлэг тус бүр дээр нь бүлэг 1 2 3 гэж дугаарлаж агаад яг юу болгосон бэ гэдгийг бичсэн. За дараагийн хуудсан дээр нь бол ингээд дараагийн бүлгүүдээс нь ойлгож авсан гол санаануудаа ингээд шар өнгөөр гаднахыг нь тойруулж хүрээлээд эсвэл урталтанд тэмдэглэгээ тавьж агаад ингээд бичиж явсан байна. Жишээлбэл интернет нацаг байрах хэрэгтэй. Тэгээ
хийдснээр илүү хүчтэй болдоггүй юм аа. Эд зүйлсийг хэрэгэл харин хүмүүсийг хайрал суусан цэснээс явсан тэмнэн дээрээ аялал өөрөө мянган ном уншсантай тэнцэн гих зэрэг санаануудыг багтаасан ийм хөвгний өвчлөл юм байсан. За дараагийн 14 дахь номын тэмдэглэл Хэ болор эрдэнэ зохиолчийн бичсэн Гүйж яваа эмэгтэй гэдэг энэ ном байгаа. За энэ номын гол утга санаа нэх юм бол нэгэн уран уграалтаар хичээлдэг бяцхан охин нийт зүйлдээ тууштай яваа тэр зүйлийн хараас удаан явсны эцэст ямар том амжилтанд хүрч чадж байгаа юм бэ гэдгийг харуулсан их гоё зохиол байгаа. Тэгээд бодит явдаа сэтгэлэн бүтээсэн болохоор аюул сонирхолтой санагдсан. Тэгээд бага наснаасаа туулж байгаа тэрхүү амьдрал нь ямар хүнд хэцүү давж дуулаад өөрийнхөө дуртай өсөж мөрөөлдөг тэр уран уграалтаа хайж орхихгүйгээр амьдралын тэр хэцүү зүйлүүдийг даван туулаад эцсийн хүртэл явсныхаа үр дүнд тэг Холливуудын кино тоглох боломжийг хүртэл олдож байгаа энэ хүү гой түүхийг харуулсан. Номынхаа тэмдэглэлийг хийхдээ улаан цагаан улаан гэсэн өнгийн цаасан дээр хайчилж хүрээгээ ол хийсэн байгаа. Тэн дээр нэмэлтээр уншсан хугацаа гэдэг зүйл оруулж өгсөн. Тэмний хувьд бол 2 өдрийн дотор номыг унш дуусгасан байна. За тэгээд зохиолын агуулга юу тусгаж авсан гэдгээ бичээд нэмэлтээр мөн сэтгэлийн ясан дээр оруулж өгсөн байгаа. Тэгээд энэ хэсэгт яг энэ номыг уншаад ямар мэдрэмж зүйл төрсөн. Тэгээд миний хувьд бол ингээ 2 өдөр ингээ уйлж уйсан гэдэг нэр бол ингээ бичсэн байна. За дараагийн хэсэгт би яг зохиолчийнхаа намтрыг оруулахаа марцсан учраас энэ хэсэгт нэмэлтээр цаас нь хүч оруулаад баш тейпээр наасан. Тэгээ үйл явдал хэсгийг бол энэ дээр бас нэмэлтээр бичиж өгсөн байгаа. Тэгээд уран угралттай холбоотой учраас уран уурж байгаа охины зургийг бас оруулах илүү гоё юм харагдах юм болов гэдэг үднээс оруулж өгсөн. Тэгээ хүрээнүүдээ их зүйл бичих үедээ хоёр талаар нь наахгүйгээр дээд доотлын хоёр хэсэгт нь хүрээнүүдээ өнгийн цасаар ингээд наахад явсан байгаа. За дараагийн номын тэмдэглэл Мөн Пүрмат зохиолчийн бичсэн Үр сад гэдэг ном байгаа. За энэ номын хувьд сэтгэлийг бүр ямар шиг хямрааж хийсэн ном. Миний бол амьдралдаа бараг уншсан амын хүнд ном гэж хэлж болно. Тэгээд энэ номыг уншаад би бараг 2 өдрийн дотор уншиж дуусгасан. Гэтэ 2 өдрийн турш би уйлсан. Бүр ингээд сэтгэл санаа бүр амар хямарсан. Тэгээд бүр ингээд хинтээ ч үуч хэлмээргүй санагдаад бүр ингээд эморн гэдэг штеп яг тийм болсон. Энэ ном бүр намайг бүр тий сэтгэл зүйд амар тийш нөлөөлж чадсан ном. За энэ номын тэмдэглэлээ хийхдээ би Ваши тейпийг хүрээндээ оруулж наасан байгаа. За тэгээ энэ ном нь өөрөө дотроо 2 туужтай учраас зохиолын дөрүүдээ бичдэг. Нэгдүгээр туужд нь ямар дөрүүд гарсан, хоёрдугаар туужд нь ямар дөрүүд гарсан бэ гэдгийг ингээд тус нь салгаад бичсэн байна. Тэгээ дөрүүдээ бичгтээ артал нь хаалтан дотор нь бас тодтогч өгөх зүйлүүд байвал ингээд тэрний найз, тэрний нөхөр гэдэг ч юм уу те хідэн настай гэдэг ч юм уу тэгж одоо тодорхойлох зүйлүүдийг хаалтан дотор нь бол бичсэн байна. За тэгээд зохиолын агуулга бичээд зохиолоос юу тусгаж авсан бэ гэдгийг одоо ингээд бичсэн байна. Тэгээд энэ хуудсан батаг учраас дараагийн 2 нүрийг ашиглаж бол бичсэн. Тэгээд номоос авсан сургамжууд болон ишлүүд гээд хамтд нь нэгтгээд яг юу ойлгож авсан яг гол зүйлүүдийг яг энэ хуудсан дээр бол багтаад бичиж бол өгсөн байгаа. Тэгээд ишлүүдээ ингээд нэг мөр алгасаад ингээд тус нь урталт нь ингээд зураас татаад бичиж явбал илүү нөгөө нэг яг ямар таалагдсан гэдэг нь тус нь харагдахад илүү ойлгомжтой байдаг. Тэгээд мөн Ваши тейптайгаа хослуулаад палмастрыг бол энэ дээр ашиглаж хийсэн байгаа. За дараагийн номын тэмдэглэл Ана Франкийн өдрийн тэмдэглэл байна. 10 жилийн хүүхдэд илүү уншихыг ингэ зөвлөдөг. Тэгээд би уншиж үзээсэн болохоор за би нэг өөр нь яаж чагаад уншина гэж бодоод нэг өдөр одоо номыг аваад уншиж үзээ. Тэгээд айгүй гоё ном байсан. Тухайн үеийн дайны нөхцөл байдлын талаар тэр Израильчууд еврей хүмүүс яаж зовж ирсэн талаар энэ номоос уншаад бас мэдсэн. Тэгээд ер нь өдрийн тэмдэглэл бичээ дараа тэрээ уншаад илүү гоё юм байна гэдэг сэтэлжүүлтийг бол хамгийн их номоос бол авсан. За номынхон тэмдэглэлийг хийхдээ энэ номныхон өнгөөрөө бор саарл өнгөний хослолтойс учраас бор өнгөөрөө ингээ Вашид бай хийсэн байна. Тэгээд уншсан хугацаа 9 өдөр гэж бичсэн байна. Тэгээд зохиолын дөрүүд буюу тухайн Ана Франкийн өдрийн тэмдэглэлдээ гардаг гэр бүлийн гишүүдийнхээ нэрсийг нь яг хэн болохыг нь бол бичсэн. Тэгээд зохиолынхаа агуулгын доорн дээр одоо Герман, Франц, одоо Израилийн тугнуудыг ингээд сануулгах ямар улсуудыг түүхийг харуулдаг вэ гэдэг үднээс тугуудыг нь оруулж өгсөн. Дараагийн хуудсанд би түлхүү Ана Франкийн зургуудыг илүү олноор бол оруулж өгсөн. Яагаад гэвэл энэ ном нь өөрөө яг Ана Франк руу чиглэсэн яг энэ охины одоо бичсэн өдрийн тэмдэглэл байсан учраас зургуудыг нь дэлгүү оруулж өгье гэж шийдээд тэгээд номынхаа тэмдэглэлтэй хийсэн байгаа. Тэгээд авсан сургамж болон ишлүүдээ мөн хамтд нь бол ингэж бичсэн байна. За дараагийн номын тэмдэглэл болохоор Паласиогийн бичсэн Гайхамшиг гэдэг ном байгаа. За энэ номын тухай кино хүртэл хийгдсэн байдаг. Wonderful гэдэг. Тэгээд энэ болохоор
Яг энэ зураг нь бол айгүй тийм содон зурагтай байгаа. Одоо ингээд төрлөхөөсөө ингээд нүрийн гажигтай ингээд эвгүй царайтай төрсэн хүүхдийн тэгээ 10 жилийн амьдрал нь, гэр бүлийн амьдрал, найз нөхдөд байгаа амьдралыг ямар хэцүү зүйлийг туулж гарч байгаа. Энэ хүүхдүүд сэтгэл санааны хувьд асар их тийм одоо өөрийгөө дорд үзсэн тийм сэтгэл зүйтэй байсан. Тэгээд энийгээ хэрхэн таван тулж байгаа ийм хүүхдтэй одоо тий бидний зүгээс хэрхэн яаж харьцах хэвтэй гэдэг тийм хүнлэг инэрэнгүй ёсыг илүү харуулсан тийм гоё зохиол байсан. За энэ хүн номын тэмдэглэлийн хувьд өнгийн цааснасаа гадна палмастраараа арай өөр хий загвартайгаар хүрээгээ чимэлж эхэлсэн байгаа. За энд палеосо зохиолчийн намтрыг нь яг энэ хэсэгт нь товч байдлаар багтаагаад оруулж өгсөн. Тэгээд зохиолынхон дөрүүдийн хувьд маш чухал байсан учраас одоо зургуудтай нь хамтанд оруулж өгсөн байгаа. Энэ зургууд нь өөрөө номон дотроо яг дүр болгон дээр нэг зургуудтай байсан учраас би энэ зургийг нийтээ цааж байгаа тийм жижигхэн болгож хайчлаад дөрүүдийг нь оруулж өгсөн. Тэгээд энэ зурагнууд нь өөрөө бас нэг өрнөд байдлаар зурагдсан. Зарим нь одоо хамаргүй, амгүй байдлаар ингэ зурагдсан юм дөрүүд байсан. Өөрөө энэ номтойгоо бас цаалж чадлагнаар бол холбогдож байгаа юм зураглал байсан учраас зургийг нэгж оруулсан байгаа. За дараагийн хэсэгт нь яг энэ номтой холбоотой одоо кино байдаг учраас би киноныхон дөрүүдийг нь ерөнхий байдлаар одоо иймэрхүү үйл явдал гардгаа гэдгийг сануулах үднээс зургуудыг нийтээс болоод мөн хайчилж наасан байгаа. Хамгийн гол дүр нь энэ Аги гэдэг энэ Август гэдэг хүүхэд яг ийм өвөө царайнаас болоод хинч доромжлогдохгүй байх ёстой. Бид хэнийг ч ялгуурлаж гадуурч болохгүй. Би хэнийг ч гомдоохгүй хэлэхгүй байхыг хичээн гэдэг үзүүлийг өөртөө сурамж болох үтний зэн хэсэгт би ингээд оруулаа сануулж өгсөн. Мөн дээрээс нь би эрүүл байгаадаа талархаж байна гэдэг зүйлийг мөн хэсэгт юу тусгаж авсан бэ гэдэг дээрээ оруулж өгсөн байна. За 18 дахь номын тэмдэглэл Хэл Элродын бичсэн Өглөөний гайхамшиг гэдэг ном байгаа. За энэ ном бол одоо хүүхний үйлчлэгийн номуудаас хамгийн их надад нөлөө үзүүлж бүр энийг би практик дээр амьдрал дээр яг бодитоор хэрэгжүүлж чадсан ном гэх юм бол энэ ном байгаа. За энэ номыг би карантин үеэр уншиж явах үедээ бараг 1 сар 2 сар шахуу бараг энэ ном мэдэрэж өглөөний 5 6 цагт 2 сар 3 сарын туршил ингэж боссон. Тэгээд өглөө хэрэгжүүлсэн зүйл маш их байгаа. Тэгээд бүр ингээд уншаад бүр ингээд энэ дээр нэг ингээд тэмдэглээд номын авчрах ингээд болгоод ингээд тэмдэглэсэн байгаа. Тэгээд дотор нь ингээд ороод ингээд бүх ингээд харандаагаар ингээд хийхтэй гэсэн бүх зүйлүүд ингээд бүгднийг ингээд дагуу ундраад бол ингээд явж тэмдэглэсэн. Тэгээд бүр ингээд амьдралдаа хэрэгжүүлж чадсан хувь хүний хөгжлийн намаас гэх юм бол яг энийг бол онцолж дурдмаар байгаа. Тэгээ өглөөний гайхамшиг гэдэг өөр ямар гайхалтай зүйл юм бэ? Өглөө босоод бид нар ямар их зүйлийг хийж амжиж чаддаг юм бэ? Тэг ялангуяа хүүхдтэй болсон эмэгтэй хүмүүс ерөөсөө хүүхдэд цаг гардаг тий. Тэлийн түүлийн арга барилыг ашиглавал үнэхээр өөртөө хангалттай цаг гаргаж чадах юм байна гэдгийг бол эндээс олоод чадсан. Тэгээд энэ дээр бол би savers гэж бичсэн байгаа. Savers гэдэг нь өөрөө аврагчид гэсэн утгатай. Тэгээд энэ өсөг тус бүр дээрээ өглөө босоод хийх зүйлсүүд болоо бичигдсэн байгаа. Тэгээ хэрхэн яаж хийх вэ? Ямар ашиг тустай вэ гэдэг бүх зүйлүүд нь бол энэ дээр бичигдсэн байдаг. Тэгээ дээр бүгднийг би ингээд төлөвлөгч төвтөр дээр ингээд savers-үүд гэдэг бүр ингээд бичиж байгаа. Бүр ингээд энэ бүр амьдрал дээр бол хэрэгжүүлж байсан. Тэгээд зарим одоо хүртэл энэ заримыг ингээд амьдралдаа хэрэгжүүлээ явж байгаа зарим зүйлүүд байгаа. За намын тэмдэглэлээ хийхдээ өглөөний гайхамшиг буюу ингээд өглөө босоод нар манддаг гэдэг утгыг харуулсан тул нарны зургуудыг ингээд хүрээндээ ингээд оруулаад тэгээд зөвхөн палмастраараа хүрээ ингэж чимэлж авсан байгаа. Тэгээд өмнөх ёсоор бол ингээд намд зохиолч жоохон намтар нэмсдэгт ороод явсан байна. За тэгээд цайвар цэнтгэр улбар шаашаар гэсэн 3 өнөх хөсөлтөөр хүрээгээ ингэж хийсэн байна. Арай өөр загвартайгаа тэгээд уншсан хугацаа гэдэг бүр нэг өдрийн дотор гээд 2020 оноос 11 сарын 26-наас 11 сарын 27-ны хооронд 3 сар өдөртөөгөө бас эндээс ингээд бичээд эхэлсэн байна. За тохиолоос юу тусгаж авсан бэ гэдэг нь өөрөө маш өргөн хүрээтэй болоод явсан учраас эндээс авах санаа маш их байсан учраас дөрвөн өрөнд бол багтааж бичсэн. За энэ бол Miracle Morning буюу түрүүний хэлсэн тэр savers-үүднийхэн дотор бүрдгүүдийг энэ бичээд артлын Монгол орчуулгын нэг хэдэн минут өглөө босоод би хийдэг ингээд эдгээр бүгдээрээ нийлээд 60 минут болдог. Тэгээд хэд хэдэн минут богдож байсныг нь батсан байна. За энэ намаас авсан сургамж бичлүүд бол маш их байгаа, маш их байсан. Тэгээд эдрээгээ яг нэг нүрийг нь тойруулж хүрээлээд за тэгээд доод хэсэгт нь мандаж байгаа тэр нэг нарны зургийг ингэж оруулж чимэлэг бүднээс наасан байна. За
За 19 дахь номын тэмдэглэл нь болохоор Хэл Элрод, Натали Жанжиг гэдэг хүн эмэгтэйтэй хамтраад оюутанд зориулж энэ хүүхлийн гайхамшиг гэсэн ном part 2 гэсэн номыг бол гаргасан. За илүү оюутны амьдралд оюутан хүмүүс уншихад илүү тохиромжтой. За оюутан хүмүүс оюутан байгаа дээрээ өглөө босоод хэрхэн өглөөний гайхамшиг хэрэгжүүлэх юм. Бид нар оюутан байхдаа энэ хэрэгжүүлчих юм бол цаашдаа ажлын байран дээр гараад хэрхэн яаж амжилттай байж чадах юм гэдэг талаас бичигдсэн бас их нэг бодогдууштай оюутан хүмүүс уншихад илүү гоё тохиромжтой юм байсан. За намайхан тэмдэглэлийг хийхдээ Мумашитэй болон Талмастрыг нисэх тишгэлсэн мэт ер нь бол тод цэнхэр улбашаар хоёр өнгө илүү хослох юм байна гэж би өөрөө хараад тэгээд энэ дээр оруулсан. Тэгээд оюутан талбайд учраас доотлолт нь бас оюутны малгайны зургийг оруулж өгсөн байна. Натали Жанжигийн хамтрыг оруулсан байна. Тэгээд юу нь бол за өөрийн хувьд иймэрхүү байдлаар бол бичсэн. Тэгээд авсан сурамж болон ишлүүдээ ингээд их хуудсан багтаа шаардлага болсон учраас хоёр нүрэндээ ингээд товч байдлаар багтаагаад бичсэн. Ихтэй 4 нүр багтаа 2 нүрэн багтаач хийсэн. За сүүлийн 20 дахь номын тэмдэглэл Man Read-ийн бичсэн Далайд гейт хэсэг гэдэг нэг уран зохиолын ном байгаа. За энэ номыг бол бас 3 өдрийн туршимсараа дуусгасан. Тэгээд үнэхээр гоё ном байсан. Яг кино үзэж байгаа юм шиг зүгээр ингээд далай дээр ингээд далайн дээр юмжтэй завтай юм кинод нь штэ бүр яг тэр кино. Бүр яг тэр кино шиг санагдсан. Тэгээд дотор болж байгаа үйл явдлууд нь бас айгүй сэтгэл өвтгөм, бие ард зайлхам тийм маш гоё. Далай доторх тийм гоё сонирхолтой загсны тухай шин мэдээллүүдийг байсан номоос олж авсан. Далай сонирхолтой, далайн амьтанд нэн дуртай тийм гоё уран зохиолын ном дуртай хүмүүс бол энэ номыг бол заавалж уншаарай. Үнэхээр уйдамгүй гоё ном. Тэмдэглэлээ хийхдээ ногоон цэнхэр бор гэсэн 3 өглөөний хослолтойгоор ол хийсэн. Тэгээд уншсан хугацаа нь 2 өдрөгээд ардтал номсор өдрөний оруулж өгсөн байна. За далайтай адилхан хэлбэрээр зохиолчийн намтрыг бичсэн хэсгийг ингээд хүрээлж өгсөн. За орос хэл дээр энэ номыг хайхлаар холбогдлолтой бүх зургууд нь гарч ирсэн учраас гарч ирсэн ингээд зургуудыг яг энэ хэсгүүдэд чимэглэл байдлаар ингэж оруулж өгсөн байгаа. Тэгээд мэдээ зохиолын дөрүүд нь бол өөрөө маш чухал. Ардтал нь ямар дүр байсан, хэдэн настайсан гэдгийг нь бас хаалт дотор оруулж өгсөн байна. За ардтлынхан хуудсан дээр нь мөн нөгөө нийтээс болсон зургнууд олон тэнэг ингээд наасан байгаа. Тэгээд энэ хэсгийг бол дийлэх хэсэг нь миний сэтгэл эдэлж байгаа. Яг бол миний сэтгэлийг маш их хөдөлгсөн, маш их тогтоож чадсан ном учраас би яг ямар мэдрэмж сэтгэл мэдэрсэн гэдгээр төлөвлөгөө бол бичсэн. За тэгээд доотлолт нь би ингээд шинээр уншиж мэддэж авсан энэ загаснуудын нэрсийг бичсэн байгаа. Жишээлбэл нэтэг загас, замчин загас, наалдаг загас гэх мэтээр ингээд шинээр мэдээлэл авсан юм сонирхолтой загаснуудын талаарх усан зүйлүүдийг нэр бичсэн байна. За өнөөдрийн бичлэгээрээ би 11-ээс 20 дахь номын тэмдэглэлээ танилцуулж дууслаа. За тэгээд энэ хүртэл хамт үзсэн та бүгдэд баярлалаа. Дараагийн part 3 гэсэн хэсгээр уулзцаа. Баярлалаа.